Шок мэдээ 4 дахь дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. Өнгөрсөн 4-7 хоногийн хугацаанд хидэн хүмүүс уулзмаар байна, ярилцмаар байна гэдэг үг дамжуулсан байлээ. Гэхдээ улны сэтгүүлч нь хэн нэгнийг карманд орохгүй. Өнгөрсөн 7 хоногт Улны айл олон ангид киноны 2 дугаар ангийг толилууллаа. Хаан төрийн бус арчилсан төрийн хатан ээж ядуу өрхүүдээ улны айлаас улны үхэр гих дараагийн шат руу унгаж орхив. Улны үхэр. Нэг ядуу өрхүүдийг уул тавхай гэлэж ядаж хүний төрөлд багтааж байсан бол өвс хэвдэг, мөөрч одгондог үхэр мал гэж ойлгоорой гэж лүндэн буулгалаа. Үг хөөхөр үхэр хөө гэдгийг үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тийм учраас тэндээ бол очиж ажиллах ёстой. Үхэр дотрооч үйлдвэр муутай улны үхэр болцгоо. Ботон буюу доод түвшний гэсэн утгатай англи үгийг улны гэж орчуулсан. Одоо хатан ээжийн үгийг англи хэлэнд хөрвүүлбэл bottom calves гэж хэлж болохоор байна. Үгчилбэл доод түвшний үхэр. Ядуурлын талаар Монгол улсын хүн амын 30% нь үхэр болсон байна. Үний өсөлтөөс олж үхэр сүрэг өслөө, хавтгаарсан халамжаас олж залуу улны үхэр нэмэгдлээ. Улны бухнуу тугалныхаа мөнгөөр арх ууж байна. Тугал бүрд мөнгө өгөх нь зөв үү гэх мэтээр ярина гэсэн үг. Улсын хурлын гишүүн Саран Гэрэл улны гэдэг нэршлиг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан угаасаа олон жил ашиглаж ирсэн. Үгээр хөөцөлхийн оронд ажиллаа хий ядууралтай тэмц гэж хэлэх гэсэн нь тодорхой. Гагцхүү санаа зорилгоо хэн бүхэн тодорхой хүн бүрд ойлгомжтой илэрхийлэхийн оронд зохисгүй зүүрлэл, оновчгүй үг хэрэглэх нь түүний гин биш зан. Тэр хэрээр өөрийгөө улам хүнд байдалд оруулах дуртай хүн юм. Ингээ яншиж яхаар ямаагаа саман, хошгирч суулгүй, хон хариул, новширч хөвтлгүй, нохоогоо салхилуул, агсам тавилгүй, азаргаа усал, гангалж байлгүй, гахаа тижээ, тачаатгаас илүү дахиагаа өндөглүүл, моногтхаа болоод муурай айл гэх мэт үг тренд болон элдв мал амтны төрөл бүрээр баяжиж байна. Уул үхэр гэдэг дуйлан шуугаанд ядууралтай яаж тэмцэх, ямар бодлого барих талаарх яриа хилцүүлэгч нам дарагдаж байна. Ер нь улс төрч хэлхээсээ өмнө бодох ёстой юу? Бодхоосоо өмнө хэлэх ёстой юу? Манай ерөнхий сайд бас гэхдээ зоргоороо ашиглаж чадж байгаа шүү тий. Франкфурт явж исэн нислэгийг дунд нь Берлинд буулгачдаг. Одоо бас чадчихин тий. Тэнд байгаа 300 хүн яг яах вэ? Улаанбаатараас Франкфурт явах Мятны онгоц замдаа Берлинд бууснаас олж монголчууд төв тэнгисийг алгасан тэнгэр газрыг дамнан орондоо орох завгүй онгоцондоо багтах аргагүй озолтон хэрэлдэж ерөнхий сайдаас ердийн иргэнээ оролцуулан хөлөгтөө багтах аргагүй хөөрөн бууж муудалцлаа. Хэргийн эзэн хингэргийн дохиур нь бусад зорчигчдод өрчлөн мэдээлж анхааруулаагүй улмаас дараагийн нислэг галт тэрэгнээс нь хоцроосон Мят компани. Ерөнхий сайд оюун эрдний айлчлалын 30 хүнтэй баг тусгай үүргийн онгоц гаргуулалгүй 5 дахин баг зардлаар явж төсвөө хэмнэсэн биш Мятын өмнөөс соошлоор салам зодуулж нэвширтлээ гүйллээ. Франкфурт бүх нислэгийг өөрчлөн ийм ажил хийж байгаа ерөнхий сайд бол үнэхээр хөдөлгөөн хариуцлагагүй үйлс гарлаа. Берлинд буух гэж 1 цаг саацснаас дараагийн онгоц галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчид Мят компани мөнгө төлсөн. Мят буруутай гэдгээ энэ үйлдэлээрээ өөрсдөө нотолж байна. Хэрвээ Мятын зөв байсан бол дараагийн онгоц галт тэрэгнээсээ хоцорсон хүмүүс хохирлын мөнгө төлөхгүй. Мятын зөв байгаад хохирсон зорчигчдод мөнгө төлсөн бол буруу дээрээ буруу, муу дээрээ муухай болно. Мятын онгоц Польшийн хилд ороод холбоо барилгүй ниснээс НАТОгийн гишүүн энэ улсын байлдааны онгоцнууд очиж агаарт баривчлан буулгасан. Польштой хил залгаа дайн болж байгаа Украинд ингэсэн бол пуужингаар харвуулагч эрсдэл үүснэ. Ерөнхийлөгчийн хөлгөлсөн Мятын онгоц Өзбекистан тосоо гоожуулан саацсан гэх мэт алдаа зөрчил араараасаа гарсаар л байна. Төрийн ажил хийж яваа ерөнхий сайд зоргоороо аашилсан уу? Мят компани хариуцлага алдсан уу? 2-3 нислэгийн хооронд зохион байгуулалтын ажил хийж чадамжгүй л байна шүү дээ. Сүүлийн 4 жил төрийн хүн суртал улам хүндэрч усыг нь татаж ариутгаж цэвэрлэхгүй бол улам өмхий самхаа ханхлуулж байгааг өнгөрч буй 7 хоног танилцуулсан хүн суртлын индекс нотолж байна. Төрийн нэг үйлчлэгээ авахдаа 6 баримт бичиг бүрдүүлсэн, 3 төрийн албаагчтай харьцсан, 13 хоног зарцуулсан,
360 мянган төгрөгийн албан зардал дунджаар гаргадаг. За мөн бизнес эрхлэгчдийн 45 орчим хувь нь төрийн нэг үйлчилгээг авахдаа ямар нэг албан бус зардал гаргасан гэсэн ийм ерөнхий үр дүнгууд байгаамаа. Хүмүүс халамж гордохгүй, хийж бүтээж, биеэ засаад гэрээ засахыг хүсвч төр засахгүй бол болохгүй. Цалин олгож татвар төлдөг бизнес эрхлэгчтэй төр улыг нь эргүүлж, уурыг нь барж, урмыг нь хугалж, бурмыг нь булаасаар байна. Манай төр багийн тоглолтгүй баг. Өөр хоорондоо уялдаа холбоогүй, жалга жалгандаа суусан ноёд шиг аягалдаг. Төрийн байгууллагууд сүлжээгүй гар утас хаардгүй компьютер шиг уялдаа холбоогүй. Эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх гэсэн хүмүүс нэг газраас алга дарам цаас авахын тулд өөр байгууллагаас бичиг авчрах үүрэг хүлээдэг. Цайны цаг, дотор ажилтай, хуралтай гих зэрэг түмэн зарлалын сэмхийгээр эрдэнэ мэт нөгөө бичгээ олж авна. Нэг зөвшөөрөл авахын тулд 6 бичиг баримт хавцсанд хийж 13 хоног явж 360 мянган төгрөг албан ёсоор үрдэг. Угаасаа хориглогдоогүй зүйлийг зөвшөөрнө гэдэг нь хүнд суртлын эхлэл болдог. Зөвшөөрөгдсөн имийг зөвшөөрөх, хориглоогүй зүйлийг зөвшөөрөх нь хүнд суртлын тижээл юм. Ганц бичгийн төлөө 2-7 хоног явахдаа шатаасан бензин, уусан цай, зогсоолын төлбөр гэх мэтэд 219 мянган төгрөг зарцуулдаг юм байна. Хамгийн их хүн сурталтай нь хамгийн их үлгэр жишээ байх ёстой боловсрал, хамгийн хүнлэг шуурхай байх ёстой эрүүл мэндийн салбар. Хаа очиж муу нэртэй луу данстай ч улс орны экспортын орлогын 90% бүрдүүлдэг уул уурхайн салбар хамгийн хөнгөн шуурхайн гэж бизнес эрхлэгчид хариулсан байна. Төрийн үйлчилгээ авахд 108% нь хуулийн дагуу хугацаанд шийдэгдсэн гэж хариулжээ. Өөртөө үйлчлүүлэх гэж сонгосон төрдөө хандсан 100 хүний 92 нь хан мөргөж байхад эдийн засгаас сэргээж улс орон хөгжих үү? Төрийн хүн суртлаас төрийн хөнгөн сурталт хизээ шилжих вэ? Хоёр хуваагдсан арчилсан намын эрдэнийн талынхан сүүдрийн засгийн газар байгуулж сайхан бэлэг тэргүүлэхээр болжээ. Гэмт хэрэг чалгагдж байгаад Америк руу зугтаж Америкийн өндөр байшингуудын сүүдэрт амьдарч байгаа хүн сүүдрийн засгийн газар толгойлох нь маш сайн зохино гэж тэд үзсэн бололтой. Нарны гэрэлд гарах аргагүй сүүдэр бараадаж яваа. Сүүдэр нь энд тэнд сүүдрийн гих тоглоомын засгийн газрыг бүрдүүлж сүүдэр зургаа тавиулж байгаад сүүдэр шиг тоглоно. Наранд нам, намынхаа бүлэг, залуучууд, ахмад эмэгтэйчүүдийн холбоогоо бүгдийг нь хуваасан арчилсан намынхны хэрүүл сүүдрийн ертөнцөж үргэлжлэхээр боллоо. Би биенээ намаасаа, өрөө савнаасаа харилцан хөөсөр байгаа хүмүүс энэ миний сүүдэр, чиний сүүдэр хул, минийх чихэн ориг сүүдэр, нөгөө талыг кофе гэх мэтэр ан маань ач тач үзэлсэн. Саялтаа байж чадсан. Би чиний залуу биш юм уу? Стамн чи. Оо ямар байдлаар нахаатай юм бэ? Тэр урт сүүдэр бол сайхан бэлгийнх бөгөөд тамхтай талын оригинал сүүдэр. Женка Ботолгын тэр богинохон сүүдэр хууль бос шүү гэж ярилцлага өрнөнө. Эсрэг тал сүүдэр урт байх тусмаа хуурамч Америкаас Монгол хүртэл тусдаг сүүдэр гэж байхгүй гэх мэтэр хэрүүл зөрчил нь сүг сүүдэр сүнслэг ертөнцөж үргэлжлэх төлөвтэй байна. Энэ бүхэн Солонгос савангийн дөр эсвэл Холливуудын кино зохиолын мөрөөд биш ээ. Энэ бол бидний бодит байдал. Өнөөдрийн дүр төрх.